Энэ удаагийнхаа бичлэгээр 2021 оны учир битүүлэг триллер төрлийн Escape Room 2 буюу Tournament of Champions киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Хэрвээ та 1-р ангийнхаа товчлыг үзэж амжаагүй байгаа бол 1-р ангийнхаа товчлын холбоосыг энэхүү бичлэгийн тайлбар хэсэгт орууллаа. Олон улсын логик баазлын уралдааны 2026 оны 1-р шат 3-р сарын 21-ний өдөр Монгол орон даяараа зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан насан туршидчдын ангиллалын 1-р шатны онлайн бүртгэл эхэллээ. 1-р шатны насан туршидчдын ангиллал нь онлайнаар зохион байгуулагдах тул хинч хаанаас ч орох боломжтой. Логик баазл нь хэл соёлын ялгаа хамаарахгүй, салбарын мэдлэг дуршлаг шаардахгүй, цэвэр логик сэтгэлгээг ашиглан бодлогоодыг шийддгээрээ онцлогтой. Энэхүү уралдаан нь нас, хүйс, боловсрал, мэрэгжлийн чиглэл хамаарахгүй логик сэтгэлгээгээ хөгжүүлэх сорих хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй. Хэрвээ та 2-р шатнаас шалгаруул 9-р сард Энэтхэг улсад зохион байгуулагдах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах юм. Та уг уралдаанд оролцохыг хүсвэл энэхүү QR кодыг уншуулад эсвэл бичлэгийн тайлбар хэсэгт байрлуулсан холбоосоор дамжин ороод бүртгүүлээрэй. Бүртгэл 3-р сарын 5-ны өдрийг хүртэл явагдах тул энэ хугацаанд дамжиж бүртгүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг оюуны чадварын IQ төв Facebook хуудаснаас болон 1111 32 43 42 дугаарын утаснаас аваарай. Соня нөхөр Хенригийнх оффист нь орж ирнэ. Хенри Минос гэх байгууллагад зориулж онсон өрөө зохион бүтээдэг ажил хийдэг ба харин баячууд түүний бүтээсэн өрөөнд өрсөлдөх хүмүүстээр асар өндөр бооцоо тавьцгаадаг байна. Соня аз жаргалгүй гэрлэлтэд цоцолж охин Клэрээ аваад явна гэж сүрдүүлэхэд Хенри эхэндээ ууралдагч эцэст нь түүнээс тайвширахыг хүсэж ажлаа дуусгачаад энэ талаар ярилцъя гэж хүсв. Соня ч толгоогоо сэргээх үүднээс бассейнд сэлэх үед нөхөр нь түүнийг хүйтэн харцаар ширтэнэ. Соня дараа нь бассейнаас гараад саунд суугаад удалгүй онсон өрөөнд орсон байгаагаа мэдлээ. Гэнэт сауны хаалга түгжигдэж температур өсөж эхэлнэ. Соня гарах гарцгайж үүнд шийдэл байгаа гэдгийг сайн мэдэж байв. Удалгийн өрөөний халуун ихсэгтээ зэрэгцээд өрөөг маш их уур битүү бүрхэж энэ үед шилэн хаалган дээр нөхрийнх нь бичиж үлдээсэн өрөөнөөс гарах онцгой тодорч харагдана. Соня нухацтай бодсны эцэст онсыг тайлж сауны халуун чулуу дотроос сорон золоод соронзоо ашиглаж төмөр түгжээг нь нэг-нэгээр нь тайлж эхэлдэгч хамгийн эцсийн түгжээгээ тайлахаас өмнө түүний уушиг түлэгдснээр Соня нас барав. Хэдэн жил өнгөрөхөд Сонягийн охин Клэр насанд хүрсэн байх ба тэр ч мөн эцгийн адил Минос байгууллагад онсон өрөө зохион бүтээдэг болсон байх нь тэр. Гэхдээ тэр үнийг өөрийн хүсэлтээр хийгээгүй. Хенри Клэрийг шилэн өрөөнд түгжиж энэ бүхнийг албадан хийлгэжээ. Хенри өмнөх шоуны ялагч бас тэднийг илрүүлэх гэж зорж байгаа зоёыг алах маш том төлөвлөгөө бэлдсэн байх бөгөөд Клэр Хенриг хитрхийх улаарч зоёыг алах гэж байгааг нь буруутгана. Энэ үед Миносыг илрүүлэхээр хичээж байгаа өмнөх шоуны ялагчид болох Зой Бен 2 удахгүй хөөрөх нислэгээ хүлээн суув. Тэдний суух гэж байгаа онгоц нь 4% амьд үлдэх магадлалтай үхлийн нислэг гэдгийг тэд мэдэхгүй байсан ч яг онгоцонд суух гэж байх үед Зойд таагүй мэдрэмж мэдрэгдэж тэр Бэнийг дагуулад нисэхээс татгалзана. Үүний дараа Бэн машин түрээслэх санаа гаргаж тэд Нью-Йорк хот руу замдаа гарцгаав. Зой Нью-Йорк хотод байрлах Миносын төв гэж таамагласан газар ирэхэд нэгэн хуучирсан барилга байх ба гаднаас нь харахад орхигдсон мэт санагдана. Зой барилга руу нэвтрэх гэж оролдох үедээ нэгэн хулигантай таарч өнөөхөр аажмаар ойртож ирээд гинэт Зоийн ээжээс үлдсэн зүйлтийг шүүрч аваад зүгтаалаа. Зой Бэн 2 түүний араас хотын гудамжаар хөөсөөр. Өнөөхөр метроны буудлын руу буугаад хөдлөх гэж байсан нэгэн метро руу ороход Бэн Зой 2 ч мөн араас нь алдалгүй дагсаар метронд орж ирэв. Гэвч зүйлт шүүрсэн хулгайч метроны хаалга хаагдахаас өмнө метроноос бууж амжихад ямар ч аргагүй болсон Зой Бэн 2 дараагийн буудлын дээр буухаас өөр сонголтгүй болно. Тэд тайвшран сууж амрахад удалгүй сонин зүйлс ажиглагдсан нь этгээд чимээ. Бэн Зой 2 хамгийн арын бүхээгт сууж исэн ба тэр хоёртой хамт өөр хэд хэдэн хүмүүс ч бас байв. Тасралтгүй сонсогдох хачин чимээнээс сэжиг авсан Зой босож кондукторын өрөө рүү очиход тэнд хинч байсангүй. Удалгүй тэдний сууж байсан бүхээг метроноос салж өөр зам руу ороод хэдийгээр салсан ч зогсолтгүй хурдлана. Сандарсан зорчигчдын нэг нь босож гинтийн ослын датлагыг татахад
Тэд мухар замын төгсгөл хүчтэй мөргөж зогсох ба дотор нь байсан хүмүүс бүгд дөргөлтөнд шидэгдэж багахгүй гэмтлээ. Тэд сэхэл аваад метроноос буух гэхэд түгжээтэй байх ба метронд Бен Зой хоёроос гадна Дио, Бриана, Нейт, Рэйчел гэх хүмүүс байв. Тэд бүгд өмнөх онсон өрөөнүүдийн ялагчд байх бөгөөд энэ удаагийнх нэг ёсондоо аваргуудын сорил юм. Эхлээд метрод хөрөмжөнд залгагдаж дараа нь замтай холбогдсноор метро тэр чигтээ цахилгаанжлаа. Бриана хүлээж суулгүй ослын товчийг дарахад чанга яргчаар зааварчилгаа ирж үүний ачаар тэд эхлээд суудалд ороосоо нэгэн цүнх олно. Цүнхэнд альчуур бас хаалганы бариул байлаа. Бриана шалан дээр байх дөрвөлжин наалтыг анзаарч хуулаад үзтэл доороос нь метроноос гарах гарц олддог боловч яаж хэрхэн гарах нь тодорхойгүй. Энэ үед Дио эсрэг талын хаалганд очиод олсон бариулаа хийж үзэх гэж байгаад тогонд зохиулна. Тоглоом дөнгөж эхэлж байгаа болохоор Дио тийм ч өндөр хүчтэлд зохиулалгүй гайгүй өнгөрөв. Метроны металл хэсгүүд тэр чигтээ захилгаанчсан гэдгийг ойлгосон Дио арьсан тэлээгээ тайлж бариулыг ороогоод хаалгыг нээхэд цаана нь зоосоор төлбөр хийх төхөөрөмж байх бөгөөд тэд метроноос гарахын тулд нийт 9 ширхэг зоос олох хэрэгтэй гэдгийг ойлгов. Иймд бүгд метроноос сэжүр хайж эхэлнэ. Зой бүх алдаатай сурталчилгааг татах ёстой гэсэн сэжүрийг төрүүлж харснаар тоглогчид алдаатай сурталчилгаануудаас дутуу үсгнүүдийг нь цуглуулж эхэлнэ. Рэйчел англи цагаан толгой үсгийн тоогоор 26 бариул байгааг анзаарч тэд алдаатай сурталчилгаанаас олсон үсгүүдээ бариулуудад тааруулж дарааллаар нь татхад зооснууд бариулнаас унаж эхэллээ. Харамсалтай нь хамгийн сүүлийн зоос нь олдохгүй удсан болохоор хүчтэл ихсэж тэд зүгээрч зогсох боломжгүй хэвтэх нөхцөлд хүрнэ. Бусд нь мөлтгөж байх үед Дио сэжүр хайхаар босоод өөр сурталчилгаа ажиглах үедээ захилгааны долгионд шидэгдэж ойролцоох төмөр шонг өөрийн мэдлгүй барьснаар өндөр хүчтэлд зохиулж хамгийн ихэнд үхлээ. Зой хамгийн сүүлийн алдаатай сурталчилгаа олдохгүй байсан учраас өмнө олсон үсгүүдэд нийлүүлж үг бүтээх гэж оролдоно. Удаан бодсны эцэст үсгүүд эргээд тавтай морил гэсэн өгүүлбэр болж бүрдснээр тэд сүүлийн зоосоо олж метроноос цагтаа амжин доошо бууж гарцгаав. Амьд үлдгэсэд метроноос шууд газар доорх нэг өрөөнд бууж ирээд хэсэг амсгийн хоорондоо танилцж хором зуур ярилцлаа. Зой онсон өрөөнүүд үргэлж аль нэг тоглогчийн түүхтэй холбоотой байдаг гэж хэлэхэд тэдний хэн ч метротой холбоотой түүхгүй байсан болохоор тэр хүн нь нас барсан Дио байж магадгүй гэж таамаглана. Удалгүй хаалга онгойж дараагийн өрөө тэднийг угтахад тэр өрөө нь банк байлаа. Бриана нэг каптан дээр гიშгэн лазерын системийг ажилуулж өөрийгөө хөдөлж чадахгүй нөхцөлд оруулна. Энэ лазер нь зүгээрч нэг гэрэл биш, шууд дастаж хаях үйц хүчтэй лазер байх нь тэр. Азуулхад Рэйчел Нейт хоёр түүнийг хавтангаас болгоомжтой татан салгаж авна. Дараа нь тэд өрөөний эсрэг талд гарах гарц мэт бололтой сейфний хаалгыг олж хардагч тэн түрхийн тулд зөв хавтан дээр алхах хэрэгтэй бөгөөд цагийн хязгаар нь 10 минут. Иймээс баг хамтдаа лазеруудыг ажилуулгүйгээр өрөөнөөс гарах аргыг олохоор ажиллаж эхэлнэ. Тэд эхлээд бүхэл шургуулга, шүүгээ, банкны хадгалах сейфүүдийг ухаж эхэллээ. Дараа нь тэд шал хар цагаан шатрын өрөг мэт байгааг анзаарч зөв хавтан дээр гიშгэж явах ёстой юм байна гэдгийг ойлгох болно. Тэд дэлхийн улс орнуудад хэдэн цаг болж байгааг заах ханы цагнуудыг анзаарч тэдний дараалал болон цагийн зөрүүгээр нээт алхаж эхлэх ба тэр алхсан аюулгүй хавтан бүр дээрээ иштэй жихэр тавьж байлаа. Гэвч замын талд хүрээд чиг алдагдаж хаалга ажмар хаагдаж байгааг анзаарсан Нейт өөрийн азандаа найдаж таамагаар алхана. Бен түүнийг зогсоох гэж оролдсон ч Нейт зогсолтгүй алхсаар 3 дахь сохор алхах маань лазерыг идэвхжүүлэх бөгөөд Нейт зочсондоо хойшоо савснаар толгоогоо ширээнд зохин ухаалдав. Рэйчел Бриана хоёр ухаалцсан Нейтийг лазераас татаж гаргана. Бриана Нейтийг алхаж байх үед нээгдсэн сейфнээс хаалган түргэх сүүлчийн хэсгийг олох ба харин эсрэг талд байх Зойд үүнийг нь ашиглах банкны шалыг дээрээс нь харуулсан зураг байв. Мөн цаг давчуу байсан учраас хаалган түргэх сүүлийн хэсгийг шууд л Зой руу шидэж өгнө. Зой тэднийг замчлахаар болж харин Бен Нейтийг үрээд Зойс бусд нь төрүүлээд гарцгаалаа. Цаг дуусхан өчид Зойч мөн адил лазертай уралдсаар хэрчүүлэхгүйхэн шиг гарч амжив. Тэд банкнаас нэг агууд орж ирэх ба Бен Нейтийг сэрээж өөрсдийг нь алуулах шахсанд нь уурлана. Удалгүй агуу нуурж тэд гарахаас өөр сонголтгүй болж тэд агуугаас яран гарахад тэднийг энэ удаад далайн эрэг угтав. Гэвч жинхэнэ далайн эрэг биш, Миносын бүтээсэн далайн эрэг мэт өрөө. Өрөөнд орж ирсэн даруй тэд гарах сэжүр хайсаар хамгийн ихэнд нэгэн жижиг байшин олно. Гэвч хаалга нь түгжээтэй байх ба
хаалгыг онгойлгохын тулд тэдэнд зангуу хэлбэртэй дүлхүр хэрэгтэй. Тэд эргийн элсэн дээр хэд зүйлсээс сэжүр хайж металл илрүүлэгч олоод эргийн элсийг нэг нэгэнгүй шалгаж эхлэв. Удалгүй хайж байсан зангуун дүлхүрээ олж чадна. Гэвч зангуунд олс хүлээтэй байх ба тэд нийлж угаад хамаг хүчээрээ таттал цагны механизм ажиллаж элс сорогдож эхэллээ. Залуусыг сорогдож буй зангууга татах зуур ард зогсож байсан Рэйчелч мөн элсэнд сорогдож удалгүй далд орох нь тэр. Энэ үед Нейт бие олсоор ороож түүний хойноос үсэрч сорогдсон Рэйчелийг элснээс гаргаж чаддагч Нейт өөрөө гарах гэж байх үед олсон дасарч тэрээр элсэнд бүрмөсөн далд орж сорогдсон алга болсноор тэр үхэн. Амьд үлдгэсэд зангуун түлхүүрээ ашиглан байшинд нэвтэрч дараа нь эндээс гарах хаалга нь хөргөгч гэдгийг олж мэдэв. Гэхдээ хөргөгчийг онгойлгохын тулд тэдэнд залгуур хэрэгтэй. Зои байшин дотроос гэрэлт цамхаг нь тоглоом олж үүн дээр нь өөр нэг товч байгааг анзаарах бөгөөд хэрвээ үүнийг дарвал дараагийн механизм идэвхжих болно гэдгийг тэд сайн мэдж байлаа. Гэсэн ч тэдэнд өөр сонголт үлдээгүй учраас Зои товчийг дарснаар өдөр байсан далайн ирэг дээр шөнө болж гадаах гэрэлт цамхаг ажиллаж эхлэнэ. Зои цамхаг руу гүйж очиод шатаар авирч дараа нь цамхаг дээрх дуран ашиглан хөрөгчний залгуур байгаа газрыг зааж өгөх ба Бэн залгуурыг элсэнд шигтгэхээс өмнө манекнаас салгаж авч амжив. Хөрөгчний хаалгач онгойж Бэн Зоиг дуудах бөгөөд Зои шатаар буух гэж байх үедээ хан дээрх сарны завсар гарах нөх байгааг олж хараад татаад үзтэл өрөөнөөс гарах хонгил байх нь тэр. Бриана хөрөгчөөр хурдан гарцгаая гэж санал болгох бол Зои хонглоор гарч энэ тоглоомноос бүрмөсөн салцгаая гэж санал болгоно. Тэр хоёрын дунд Рэйчел хэсэг эргэлзэж байгаад шууд л гэрэлт цамхаг руу гүйж авирахад Бэн Брианаг цамхгаар гарах ёстой гэж ятгсан ч Бриана хөрөгч рүү орохыг сонгов. Бэн яран цамхаг руу гүйж шатаар авирна. Гэвч түүнийг авирч байх үед шатаа хумигдаж түүний гар хавчигдан Бэн гарч амжилтгүй элс рүү унаж Нейтийн адил элсэнд булагдаж амиа алдана. Зоид Бэнийг алдах нь хэцүү байсан ч цаашлах ёстой болохоор хонгил руу орж мөлгсөөр эцэст нь газар доорх шугамын сүлжээнд хүрэв. Рэйчел Зоиг тайвшруулж аргадаад Миносыг зогсоох ёстойг нь сануулж зоригжуулна. Тэд цааш явсаар хотын хөл хөдөлгөөн ихтэй автомашины чимээ сонсоод маш их баярлаж шатаар авиран гарахад жинхэнэ хот биш өөр нэгэн онсон өрөө байх нь тэр. Брэна тэдний гарч ирсэн нүхээр буух гэж оролдож байх үед түүний нуруу маш ихээр түлхэгдсэн байх ба Брэна цаг тоологдож дуусах бүрт хүчлээр бороо орж байгааг тэдэнд хэлнэ. Бүсгүйчүүд гарах хаалгаа олоход хаалган дээр сахиусан тэнгэр зурагдсан мөн би чамайг үргэлж дээрээс чинь ажиглах болно гэсэн ишлэл байлаа. Үүнийг харсан тэд даруй гудамжны аль нэг барилга дээр гарах ёстой гэдгийг ойлгоно. Удалгүй тэд аваарын шат олж Бриана авирч гараад хаалганы түлхүүрийг олох ба тэд цагтаа амжиж хаалгыг сөхтөл цаана нь түгжээтэй дэлгүүрийн хаалга байв. Цагч дуусаж хүчлэн бороо асгаж эхлэхэд дэлгүүрийн борооны хаалт дэлгэгдэж тэд энэ удаад аюулгүй өнгөрнө. Удалгүй дэлгүүр доторх зурагт асаж түүн дээр нь хүчлийн бороог цуглаах талаар зөвлөж байв. Бүсгүйчүүд нийтийн утас дасралтгүй дугарч байгааг анзаардагч утасны бүхээгийг төмрөөр гинжилсэн байлаа. Тэд хүчил досож аваад гинжийг хайлуулах ёстой гэдгийг ойлгон хүчил досох хайлдаггүй сав хайж эхлэнэ. Учир нь энэ хүчлийн бороо гудамжинд байх бүхий л зүйлийг хайлуулж байсан ба үүнд тэдний гадаан нь хорогдож зогссон дэлгүүрийн борооноос хамгаалах хаалтч багтана. Рэйчел хогийн савнаас хайлдаггүй сав олоод тагийг нь нээж тавиад эргээд дэлгүүрийн хаалтанд орочоод зогсов. Тэднийг хорогдуулж буй дэлгүүрийн хаалт ихэнх хэсэг нь аль хэдийн хайлсан байх ба тэд ч мөн ялгаагүй энд тэндээ түлэгдсээр. Хүчлэн бороо зогсох үед досож авсан хүчлээ утасны бүхээгний хаалганд бэхэлсэн гинжин дээр асгахад гинж маш амархан хайлж тэд бүхээгт ороод дуудлагыг авахад ямар ч хариу байсангүй. Дараагийн алхам хийхэд хангалттай сэжүр олдохгүй байсан тул Зои дараагийн сэжүрийг хайхаар бүхээгнээс гарна. Гэвч хүчлэн бороо орох цаг болж яг асгахтай зэрэгцсэн Рэйчел түүн рүү бүхээгнээс олсон борооны шүхрээ шидэж амжив. Зои үлдсэн сэжүрүүдэд дүгнэлт хийж 3 дахь хонх дуугарахад утсаа авах ёстойг ойлгоод Рэйчел дүүнийг хэлнэ. Улмаар Рэйчел тоолж байгаад 3 дахь дууралтан дээр утсыг авмагц дагсны хаалга онгойж Зоид хүчлээс хамгаалах аюулгүй хорогдох газар бий боллоо. Бороо зогсмогц Бриана Рэйчел хоёр дагси рүү гүйнэ. Гэвч хаалга гинэт хаагдах нь тэр. Тэд хаалгыг онгойлгох гэж оролдсон боловч ямар ч арга байсангүй. Цаг явсаар бороо орох цаг болоход Рэйчел Брианаг тэврэн тайвшруулсаар тэд хүчлэг бороонд хамтдаа амиа алдана. Энэ зур дагсны арын суудлаа дэлгэгдэж Зои Клэрийн хоригдож буй өрөөний гадна хүрснээр Клэр түүнээс зүгтахт нь туслахыг гуйв.
Харин Миносын төв байранд нэг ажилтан шилжилтийн хонгилд гэмтэл гарсныг анзаарснаар тэд Зоёыг эцсийн өрөөнд хүрээгүйг мэднэ. Хенригийн эхнэр нас барсан савны өрөөнд хүргэгдэх ёстой байсан Зоё Клэйр дээр ирсэн байжээ. Энэ бүхний ард охин нь байгааг Хенри ойлгож бүхэл өрөөний загварыг Клэйр хийсэн болохоор Хенригийн мэдэхгүй зүйл маш их байгаа юм. Энэ хооронд Зоё онсон өрөөний сэжврүүд бүгд Клэрийн амьдралтай холбоотой байсан гэдгийг мэдэж авна. Мөн бүх онсон өрөөг Клэр хийдэг байсныг мэдээд түүнийг алуурчин гэж буруутгахад Клэр Зоёын итгэлийг олох үүднээс Бэнийг аварсан гэдгээ хэлээд түүнийг байлгаж байгаа элсэнд орох нууц өрөөг харуулв. Гэвч удалгүй Хенригийн хүмүүс Бэнийг олж Бэн киноны эхэнд Хенригийн эхнэр үхэж байсан сауны өрөөнд очлоо. Клэр Бэнд туслахын тулд хамтарч ажиллах ёстой гэж Зоёд хэлээд савны өрөөг удирдахын тулд Хенригийн толгой компьютер хэрэгтэй гэдгийг тайлбарлана. Клэр өрөөнөөс гарахын тулд өөрөө ч мөн ялгаагүй онц тайлах хэрэгтэй байгаа ба хоёрхан боломж үлдсэн байгааг хэлв. Цаг маш бага үлдэж нөгөө талд Бэн бараг л үхэж байлаа. Клэр Зоё хоёроо шавж тооноос бүрдсэн онсыг ядах юмгүй тайлж Клэрийн эцэст нь суллагдаж чадна. Клэрийг онсон өрөөнөөс гарахад түүнд Минос байгууллагын дотор талаас нь тусалж байсан хамтрагч нь угтан авах ба түүнийг тэврэх үед хамтрагч нь шархатсан байгааг Клэр мэдэв. Учир нь түүний эцэг Хенрич мөн адил ирсэн байх ба Клэрийн духанд буу тулгалаа. Клэрийн хамтрагч Хенриг мэдээгүй байх үед нь гиндүүлэн буутахад Клэр Хенриг өөрийн хоригдож байсан онсон өрөөрөө дүлхэж хаалгыг нь хаана. Клэр Зоё хоёроо толгой компьютер руу яаран очиход Бэн бараг л үхэх гэж байх ба Клэр амжиж өрөөний хэмийг буулгаснаар Бэн ч мөн эсэн мэнд үлдлээ. Үүний дараа Клэр Хенригийн машины түлхүүрийг Зоёд өгөөд Миносын төв байршлыг олсныг хэлнэ. Зоё Хенриг яах гэж байгааг нь асуухад Клэр Хенригийн хийсэн зүйлийн хариуг нь хүртэх болно гэж хэлээд мөн эндээс хангалттай холдох үедээ цагдаа нарт мэдэгдэх болно гэж хариулв. Зоё бусад Миносын хүмүүс Клэрийг ангуучлах болно гэдгийг хэлэхэд Клэр аль хэдийн толгой серверийн ажилчдыг өрөөнд нь түгжсэн гэдгээ хэлээд Зоёыг үдэж өгнө. Зоё байршил руу яаран очиход цагдаа эмнэлгийн ажилтнууд ирчихсэн амиа алдсан хүмүүсийн цогцсыг зөөж байв. Тэр Бэний нэрийг дуудан гүйсээр түүнийг амьд байгааг түргэн тусламжийн машинд оруулж байгааг олж харна. Бэн Зоёд ээжийнх нь зүйлтийг өгөөд хэнийг нь түүнд өгсөн гэж хэлв. Тэр үүнийг занал хийлэл байх гэж бодож байгаагаа хэлэхэд Зоё Бэнд талархаад зүйлтээ авна. Клэр Хенритэй ярилцахаар буцаж очив. Үнэн хэрэгтээ Клэр ээжийг хөнөөсөн бөгөөд жоохон охин байхасаа л Клэр хит тухайлаг бас хэрцэг нэгэн гэдгийг нь ээж нь анзаарч түүнд эмчилгээ хийлгэхээр шийдсэнийг Клэр буруутгаж охиноо байгаагаар нь хайрлаагүй гэж үзжээ. Харин аавыгаа энэ хугацаанд түүний хийсэн бүхэл бүтээлийг нь хулгайлж өөрийг нь түгжиж ажлын харах шиг л байлгасанд буруутгана. Хенри бид сайн хамтрагчд байж чадна шүү дээ гэж хэлэхэд Клэр ээж та хоёр намайг юу хийж чадахыг хараад маш их бахархан да. Баяртай аава гэж хэлээд хаалганы кодыг санаатайгаар буруу хийснээр Хенригийн хашгиран үхэж буй дуу сонсогдсноор кино төгсдөг.